За сайн байцгаана уу. Оны мовын пэйж хуудас маань шинэхэн одоо киноны подкаст нээж байгаа. Тэгээд хамгийн анхны дугаараа та бүхэндээ өргөж байна. За өнөөдрийн анхны дугаард маань Алтай хайр холбооны үүсгэн байгуулагч их баяр, найруулагч их баяр оролцож байна. Тэгээд танд хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. За тэгээд ойртой ер нь та ямар төсөл дээр ажиллаж байна? Ойр цанаач юу байна? Одоо л яг Хацаа Имэр 2 дугаар бүлгийн зохиол дээр л ажиллаж байна. Тэгээ бас хэд хэдэн бүрийн хэмжээний төслүүд бол байгаа. Тэгэхээр эднэрсийг зохиолын төвшөнд нь л ажиллаж байна да. Хацаа Имэрийг ер нь хэдэн жилийн хугацаанд төсөл дуусав? Ер нь санаагаа яаж та хөгжүүлээд кино болох вэ? Ер нь бол 2 жил гарan 2 жил хагасч байт юм уу? Яг дуусснаа бүр одоо монтаж эвлүүлэхтэйгээ зохиол бичих эхэлснээс бол 2 жил 6 сар орчим болсон болов тэр хавцал. Юу үүдгэн санаагаа та яаж өрнөс? Угаасаа яг продюсер урантай тэгээ бас л яг 2-3 жилийн өмнөөс ярьж байгаа л ер нь олон ангит хийгээл гэж ярилцаал тэгээд олон ангит дээр ерөөхдөө яг детектив тэгээд ялангуяа нуар тэгээд комеди яг dark comedy байвал их зүгээр юм байна гэж. Ер нь гэхдээ бас ингээд бичээд нэг санаа бодоод эхэлж яхад бол их олон юм бас тодорхой болсон л да. Анх бол яг зүгээр нэг юм бөглөө энэ зохиомл суманд үйл явдал хүн юмны хэрэг гарч байгаагаар ингээд эхлэе гэж явж байгаа л тэгэл ихэд хөгжил явсан гэсэн. Нэрний хувьд Хацаа Имэр гэдэг таны санаа юу? Тэгээд хиймэр нац болсон л гэсэн утгатай. Хацаа Имэр дээр ер нь нөгөө ирчүүдийн асуудлын тухай ер нь нэлээ дуурсан юм санагдаад. Ер нь та тэрийг ер нь бас олж бодсон уу тий? Яг хөө тэгээд нөгөө хүн болгон өөрсдийнхөө л хүлээж авч байвал зүгээр л дээ. Ямар ч кино яг ялцгүй нэг гол санааг бол барьж авна л та. Гэхдээ тэрийг ингээд угсаа ингээд зарлаад авах хэрэггүй. Одоо дарамтын ойлсон байдаг. Одоо 1000 хүн үзээд 1000 өөр кино үзээсэй гэж боддог. Тэр шиг л баггүй тий. Одоо хоёр нь ер нь ойролцоо үйл бол тэр суманд багт өөр үү? Гэхдээ яг хоёрыг одоо бодчихлаа. Тэгэл одоо яг зарим сценуудыг бичиж үзсэн. Тэгээд яаж ч өөрчлөгдөж магадгүй одоо Хацаа Имэр нэг дээр бол одоо жишээлбэл нэлээд өөрчлөгдсөн юмнууд бол байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас яаж ч магадгүй одоо нэг драфт гэх юм бол одоо эхний драфтаас сүүлийн драфт хүртэл ингээд 50 драфт. Зарим ангууд нь тийм болсон байгаа даахгүй. Тэр өөрөө нэг яг санаатаагаар ч юм уу оруулсан ч юм уу тий найруулагчийн зүгээс яг албаар зоож өгсөн ч юм уу тиймэрхүү юм шийдэл ч юм уу байгаа. Гэхдээ одоо тэгэл албаар гэх юм бол тэгэл бүх юм л албаар л оруулсан байгаа. Тэгэл яг хөө зарим тохиолдолд бол үнэхээр объектээс хамаарат тэгээд тэрэндээ ингээд дасан зохицоод ингээд өөрчлөгдөөд ингээд ясан юмнууд бол бас байгаа. Тийм. Гэхдээ л яг нөгөө текст микс бол одоо ер нь бол ерөөсөө их бага өөрчлөгдсөн. Зарим хүмүүс бас юу хадах шиг байсан. Яг хүчээр нөгөө харааллын хэллэг ч юм уу тий. Зориудаар нэг юм албаар ингэж оруулж ирж байгаа юм бас хитрхи ихтсэн ч юм шиг тий. Зориудын нэг тийм юу давж гэдэг юм орж ирсэн. Тэрийг тэгэл одоо бас 1000 хүн үзэл 1000 өөрөөр л тэр хараалыг хүлээж авч байгаа бах. Тэгээд ер нь бол тэгэл аль болох амьдралтай гэдэг дээр л байлгал гэдэг тийм зорилготой байсан. Тэр бол жинхэнэ албаар тэгээд уусаа амьдрал дээр хэлэгдэж байгаа зүйлсийг тэгээд кинонд бол ингээл оруулах хэрэгтэй. Гэхдээ ингээд киноны диалог бол гэхдээ бас амьдралын харилцан ярианаас бол шал өөр. Диалог бол бүтцтэй амьдралын харилцан яриа бол одоо ямар ч бүтцгүй байдаг те. Тэгэхээр нөгөө ингээд хар ярианы юм шиг
тэр мэдрэмжийг төрүүлэхээс мөрөөсөө бүтцлэг тиймэрхүү ялаа бичгийг зорьсон тийм. Тэр бол бас л одоо нөгөө хараалыг одоо сонссоод эмзэлжүүлээж авч ийн гэдэг бол тэгэл нөгөө мэдээж ингээд биднүүсийн бүр даалд ухамсар цоцсон байгаа байхгүй мэдээж хараал чинь нөгөө маш хүчтэй сөрөг сэтгэлүүд ингээд багаас нь дагуулж ингээд суулгасан байгаа учраас ингээд тэр нөгөө юунууд нь сэтрээд авах бол боломжтой. Гэхдээ бас гадаад одоо кинонуудыг ингээ харах юм бол одоо ингээл товтон харал байдаг штэ. Тэр нь бол бас нэг талаараа бас зарим хүмүүсийн одоо стрессийг тайлах өөрсдөө тэр харалыг хэлж чадахгүй хүмүүс рүү хэлж чадахгүй стресстэй байлаа гэхэд тэр уран бүтээлтээрээс тэр харалуудыг сонсч стрессээ тайлах бүр тийм одоо нэг зан үйл гэх юм уу тиймэрхүү үедээ болцсон одоо тэгээд бүр одоо цаашлаад бол одоо adult одоо насанд хүрэгчид зориулсан одоо бүхэл төрлийн урлагийн бүтээлүүд одоо медиа урлагийн бүтээлүүд бол тэгэл цуснууж ихтэй хараал ихтэй одоо секс ихтэй ч үгүй юм уу тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгчээс нөгөө тэр хүмүүсийн бас нэг талаар нөгөө үзэгчдийн нөгөө катарсис болдог юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр зарим хүмүүст бол бас тиймэрхүү нөлөө үзүүлсэн болов гэж бодож байна тийм. Зарим нь бол тэгээд ялчгүй нөгөө эмзэглээд тэгээд тэрийг үзэж чадахгүй байсан тохиолдол байгаа л бах тийм. Алтай альс яг нөгөө арт кино төрлөөрөө ингээ Монголд байгаа цорын ганц ерөөхдөө байгууллага тийм хөгжүүлэх юм. Та нөгөө арт кино руу анх ер нь яагаад орсон тийм. За 2009 онд яг бидний стримштэй гэж анх гаргаж байгаа л тэгэл алтай альс холбоо гэж төрийн бас байгууллага болгож явж байгаа л тэгээд би чинь нэг 10 жил яваад тэгээд алтай альсээс өөрөө гараад Монголын кино институт гэдэг төрийн бас байгууллага байгуулад тэгээд тэрүүгээрээ ерөөхдөө алтан өргөө кино наадмаа тэгээд өргөжлүүлээ тэгээд зохиогоол явж байна да. Анх яг хуу арт кино бол тэгэл ер нь багасаа дуртай байсан. Тэгээд тэр төрлийн кинонуудыг бас хүмүүст ингээд хүргэе гэсэн зорилготой л ингээл эхлээд бол их зөөн үзэгчд хүргэж байгаа. Тэгэл Dreams-тэй бол нэлээд ингээд бас өргөцсөн. Одоо болохоор алтан өргөө гэдэг нэртэй болцсон болж байгаа тийм. Жил болгоо. Юу кино наадам маань бол тийм алтан хальс гэж байж байгаа алтан өргөө кино наадам болгоод тэгээд богино хэмжээний уран бүтээлээр залуу найруулагчдыг уран бүтээлчдийг бол оронд нь өрсөлдүүлж байгаа. Өөр нөгөө нэг сая бүрийн хэмжээний ерөн төслүүд байгаа гэсэн. Тэр нь юу нь ямар хөө төслүүд вэ? Жанр нь нөгөө янз бүрийн жанр юм. Тийм. Аимшигын одоо хоррорч гэдэг юм уу? Эсвэл бас одоо абсурд комеди ч гэдэг юм уу? Янз бүрийн л юм. Таны яг өөрийн сонирхлын ерөөхдөө төрөл чинь ер нь нэг тийм комеди, dark comedy талуу аимшиг триллер үү юу вэ? Гэхдээ яг дан ганц нэг жанрыг бол яахгүй зүгээр стори одоо түүх маань ямар жанр тэр хамгийн их тохиромжтой тэр үгээр нь л хэлэх гэдэг. Би бас одоо жишээлбэл заавалчгүй комеди дандаа хийнэ гэсэн юм байхгүй тий. Арт кино гэвэл яг таны хараад ямар кино вэ те? Монголд байгаа арт кино ч юм арт киноны хөгжил ямархаа гэдэг талаар та өөрийнхөө бодлоо болцол. Гэхдээ яг хөө тэгэл арт кино бол би ингээл олон жил үзэж явлаа. Тэгэл олон жил кино үзлээ. Тэгээд ер нь эцээцт бол нөгөө арт гэдэг бол зүгээр киноны баг нэг хамгийн нэг чухал биш боёо одоо нөгөө хим маяг гэдэг чинь стайл тэрэн дээр л очиж наалдал байгаа юм л да. Тэгэхээр нөгөө ингээд одоо жанр гэдэг чинь бас жоохон барьцгүй ойлголт. Тэгэнгүүт нөгөө стайл гэдэг бол одоо бүр барьцгүй ингээл яаж ч хөлбөрч болохоор тэгэхээр тэн дээр л одоо нэг зөвхөн хим маягаас нь болол зарим киног арт кино тэгээ бас дистрибьюшн нөгөө түгээлтийн бас нэг юунуудээсээ бас нэг болж ангилж байгаа одоо жишээлбэл фестивалаар яваад тэгээд ингээд түгээгдээд ингээд явж байгаа бас нэг кинонууд байна. Одоо фестивалийн кино гэж зарим ч яриад байдаг. Тэр мөрнөөс л нэг арт хаус гэсэн маягаар яриад байгаа болохоос яг өндөө бол тэгэл би бол тэгэл
олон жил арт кино үзэж явсараа л ер нь кино бол кино юм байна, зүгээр л сайн муу гэл ангилчих хэрэгтэй юм байна. Үнэхээр ангилах гад ингээд ранклах гад чагсаах гад байгаа бол тэрнээс ингээл энэ бол арт кино, тийм учраас сайн кино, энэ бол commercial кино, тэгэхээр муу кино гэж ингэж яах бол үнэхээр дүгнэх бол явцуу байдаг гэдгийг бол бас олон жишээнүүд бол бас хүмүүс бол мэдж л байгаа бах тийм. Тэгээ яг ингээд хүмүүс ч дийлэхтэй ингээд удаан өгүүлэмжтэй ч юм уу, жоохон юм бодуулах гэдэг ирэхэр ч юм уу, харангуйтай шууд арт гэдэг ангил руу оруулчихад байдаг шүү дээ. Энэ бол арт юм ээ. Ер нь ингээд кино уран бүтээлч хүртэл нэг тиймэрхүү ойлголттой байгаад идэв шүү дээ. Бас сонсоход өөрсдөө хийдэг кино гэдэг ангилч хүртэл жоохон ингээд нэг 50 ч юм уу, палан хүртэл 50 удаан байхаараа энэ хоёр нь арт гэл өөрсдөө тийм байх гэдэг ер нь. Харин тэгэхээр тэр стайл гэдэг чинь бол ингээд одоо баг хамгийн сүүлд тодорхой болох ууц эсвэл яг хуу зохиол бичиж байхад бол бас нэг стилийн юмнууд бол бодогдно л да. Гэхдээ ингээд ер нь явцтай бол нэлээ өөрчлөгддөг. Одоо жишээлбэл Ацаа эмэр дээр бол ингээд зарим хүмүүст бас удаан санагдсан байгаа хгүй. Одоо ер нь нэг үргэлжилсэн long take-үүд маань тэнгууд тэр чин болохоор ингээд биднээс ингээд арт кино шиг байлгах юм байлаа гэж юусоо тэгж юм одоо би бол тэгж бодоогүй. Тэгэл яг кино зураг авахаас бэлтгэл шатны үед бол угаасаа стайлаа ер нь эцэслэж одоо зураглаачтайгаа зураглаа шангаатай эцэслэж шийдэл тэгээд яг ингээд түүхээ одоо стори юу өгүүлэх гээд байгаа нь тэрийг ингээд ярилцаал тогтоол ингээд блокинга хийгээл одоо мизансценаа тодорхой болгоод блокинга хийгээл тэгэл камерын хөдөлгөөн кадрын зохиомжоо ингээд тодорхой болгоод хөдөлгөөнүүдээ ингээд тохирчингууд яг ингээд хийгээл үзэнгүүт бас ингээд өөрийн ирэхгүй ингээд сторидоо захирагдаад ингээд юм удаан хэмнэлттэй юм шиг болоод байсан байхгүй. Тэгээд тэр нь бол тэгээд надад бол таалагдсан. Гэхдээ би бас өөрөө бол яг надад жишээлбэл нэг 14 онд хийсэн баримтат кино байгаа. Ерөнхийдөө бас удаан хэмнэлттэй юмнууд бол хийх гээд байдаг. Тэгээд миний хувьд бол Ацаа эмрийн юу бол тэгтээ бол юм хурдан байгаа хгүй юу. Тэгмэд хүмүүс удаан гэдэг хангахт нь би гайхаад тэгээд 14 онд нөгөө юу ураас нэг юм бас удаан юу тийм агаар та. Ацаа эмэр одоо ингээд эхлээд зохиол төр байснаас ингээ гарангуут өөрчлөгдсөн юм ер нь байгаа. Ер нь зөндөө байгаа. Ер нь өөр болсон уу тий. Гэхдээ яг зохиол ингээ анхны нөгөө драфтуудаас бол ингээд нэлээд өөрчлөгдсөн сүүлийн драфтууд яг зураг авахд бол бүр сүртэй өөрчлөлт бол нэг гараагүй л тий. Арт киноны одоо тийм хамгийн дуртай найруулагч. Одоо арт кино гэхээр одоо эсвэл зүгээр нөгөө кинонуудыг хэд их форм, хэв маяг, хэлбэр, форм эсвэл хэв маяг, стайл гэдэг рүүгээ илүү чиглэсэн кинонууд эсвэл одоо формалист кинонууд гэж ингэж ангилаад нөгөөх нь нон формалист кинонууд гэдэг ангилчих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Эсвэл одоо ингээ хэлбэр хөөсөн гэдэг ч үгүй юм. Гэхдээ тэр хэлбэр одоо ингээд гоё харагдуулах гал, гоё яах гал нөгөө сториг того авцалдахгүй ч байд юм уу. Зөвхөн хэлбэрийн төлөө хэлбэр болчих юм бол тэр чинь яг жинхэнэ хэлбэрсэн болчих шүү дээ. Тэгэхээр нөгөө форм чинь нөгөө агуулгаад авах хэвээр, хэлбэр чинь агуулгаад авах хэвээр. Тэгэхээр тэр зарим бүтээлүүд бол ялч одоо агуулга нь тийм хэлбэрийг одоо хэлбэрийн нэлээд одоо юу гэдэг авангард экспериментал юунуудыг шаардсан арга барилуудыг шаардсан байвал тэднүүсийг бол ингээд формалист кино гэдэг ангилчих хэвээр юм шиг санагдаад байдгийн. Тэгэхээр формалист одоо найруулагчдаас гэх юм бол зөндөө байна. Одоо тэгэл дуртай одоо кинонууд бол тий одоо энэ Ацаа эмэр дээр одоо урам зориг авч ирсэн одоо найруулагчд гэх юм бол одоо арт бол биш л юм байна л одоо яг Холливуудын алтан үеийн 30 40 50-ад оны найруулагчдын нуар кинонууд бас комеди
драма тиймэрхүү кинонд байгаа байхгүй. Тэгээд тэр дундаас ч одоо Билли Вайлдер Thank you so much, you lovely, discerning people. Thank you. Отто Премингер Kristen Sturges Ernst Lubitsch, тийм Lubitsch. Бас зарим нэг бас ганц нэг гоё кино хийсэн найруулагч бол байна. Эдгар Олмер бэтэн бас Жак Турнер. Тэгэл зөндөө явж өгөн л дээ. Тэдгээр найруулагчд бол одоо ингээд жишээлбэл нөгөө үл үзэгдэх long take буюу одоо ингээд long take гэхэр чинь ингээд ингээл дагаал яваал идэг тэгэл тэрийг ингээд нөгөө катлаагүй камерда нөгөө ингээд үзэгчдийн анхаарлыг ингээд татах гад идэг тиймэрхүү юу хүмүүс бас long take гэдэг ойлголттой байгаад идэг. Тэнгүүд long take гэдэг чинь ерөөсөө тэр Холливуудын классик Холливуудын найруулагчдын бас сайн найруулагчдын зөндөө ашигладаг байсан л тийм л энгийн л одоо нөгөө крафт буюу уран чадварын нэг хэсэг байгаа байхгүй юу. Яг энэ long take гэдгийг хүмүүс ингээд нөгөө анзаархааргүй үйл явдал маань ингээд болж идэг. Тэгээд тэрийг ингээд нэг шотоор одоо one shot ингээд хийсэн гэдгийг ингээд яахын тулд ингээд бас зөндөө бэлтгэл одоо хореограф одоо тэглэлт хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр мөрчин бол яг нөгөө найруулагчийн уран чадварын нэг чухал хэсэг байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө ихэнх найруулагчид орчин үеийн найруулагчид бол ингээд ер нь бол одоо Холливуудынх ч гэсэн ингээд зүгээр л одоо close up одоо крупны гэл ингээл баг мантажлсан юмнууд байгаа байхгүй. Тэнгүүд энэ чинь нөгөө блокинг одоо стейжинг одоо тэр одоо уран чадварууд ингээд хаягдчихж байгаа санагдаад идэх байхгүй. Гэхдээ угаасаа л нөгөө тэрийг яг нөгөө зориудын тэр форматаар хий гэж хийгээгүй. Тэгээ тэр үнээр угаасаа нөгөө тухайн үеийн зохиолдоо ч юм уу нийцүүлээд тэр бүх юунд нийцүүлээд яварсгалаараа хийгдсэн байгаа байхгүй тий. Тэр чинь бол long take-гүүд гэдэг чинь бол одоо л тухайн үеийн сайн найруулагчдын нөгөө эзэмших ёстой нэг чадвар. Тэгээ тэрийг бол нэг ингээл камерынхаа хөдөлгөөнд одоо тэр анхаарал хандуулах гал тэгэл тэгээд дэдэггүйсэн. Гол нь story тэгэл одоо нөгөө flow гэдэг чтэй одоо урсгал одоо pacing буюу одоо алхам хэмнэл ритм тэднээс л чухал байдаг. Тантай ярилцах гэж нөгөө Холливуд алтан үеийн талаар ярил сонирхолтой шүү дээ. Тэгэхээр энэ үе яагаад ер нь сонирхолтой санагдав? Яг нөгөө дуугүй киноноос тэ одоо ингээл дуутай болол тэ яг нөгөө чухал нөгөө кино урлагийн том шилжилтүүд хийгдсэн болохоор тэр үе нөгөө идэвхтэй юм том шилжилтүүд хийгдсэн болохоор сонирхолтой гэж бодож байна уу ер нь? Яг нөгөө тухайн үеийн тэр Холливуд гэдэг чинь юм асар олон авьяастай зарим нь бол суу бэлэг цогцлоос нь тэм уран бүтээлчд ингээд нэг дор цугларсан байсан гэж би дүгнэдэг байхгүй. Тэгээд ихэнх нь бас Европоос дөрвж очсон одоо нөгөө Гитлерийн юм үнээс болоод Германаас Австриас ингээд бас зөндөө хүмүүс дөрвж очсон. Тэгээд энэ Холливуудтай зохиолч хийж явж байгаад найруулж болоод тэгээ явсан хүмүүс бол байгаад байгаа. Тэнгүүт ялцчгүй л хамгийн агуу лутлууд найруулагч одоо тэнд хамгийн шилдэг бүтээлүүдийг хийсэн санагддаг байхгүй. Хэдий яг студийн нөгөө системтэй одоо студийн нөгөө executive буюу одоо нөгөө гүйцэтгэх продюсерүүд нь бас нэлийн одоо оролцоотой байсан ч гэсэн тэгээд маш сайн бүтээлүүд бол төрж чадсан байна. Тэрнээс хойш
Шинэ давлгааны талаар та юу гэж? Францын шинэ давлгаа. Францын шинэ давлгаа бол тэгэл угаасаа яг 30-40-од оны 50-од оны Холливуудын кинонууд тэгээд бас тэр чин Анри Лангло юу яасан байдаг штэ бас нэг өөрөөхөн синематикт янз бүрийн кинонууд гаргаад ихэвчлэн Холливуудын эсвэл бусад Европын орнуудын дуугүй кинонууд ч байдаг юм уу. Герман дуугүй кинонуудаас одоо жишээл Фриц Ланг, Мурнау эсвэл одоо Ланг, Мурнау ч гэсэн ерөөхдөө Америкт очиж нэг кино хийсэн Sunrise гэдэг кино хийсэн. Ланг бол тэгээд угаасаа Америкт очиход зүгээр аргагүй болоод уг нь бол 20-од онд бол одоо Германы Ваймарын хамгийн том төсөвтэй лут кинонд хийжсэн шүү дээ. Тэгээд Мурнауч адилхан тэгээд Ланг тийшээ Америк Холливуудад очоод тэгээд ерөөхдөө нуар киноны бас том хөв нэмэр оруулагч болсон байгаа хгүй. Ягаад гэвэл Лангийн бас зарим кинонуудыг бол экспрессионист гэж одоо хэлж болох ууц тиймэрхүү элементүүд нь бол Мурнау бол одоо яг классик экспериментал экспрессионист киног бол хийсэн Носферату байна. Тэгэхээр экспрессионизмээс нөгөө нуар кинонууд бол маш нөлөө авч одоо үүссэн байгаа байхгүй яг дайны үеийн 2 дугаар дайны үеийн тэгээд тэр үеийн бас менталитет одоо zeitgeist нь бас нэлээд одоо хар бараан одоо тиймэрхүү байх үед одоо яг тиймэрхүү хар бараан өшөө илүү хар бараан илүү пессимист тиймэрхүү кинонуудыг хийхэд ялч тэр сторинууд нь нөгөө гэр зүудрийн контраст илүү харанхуй ноёлсон тиймэрхүү бүтээлүүдийг бол хийхийг шаардсан. Тэнгүүд экспрессионист кинонууд хийжсэн герман найруулагчид зураглагч нар бол их том нэмэртэй оруулж ирсэн одоо нуарыг бол хөгжүүлсэн байгаа байхгүй. Францын шинэ давлгаа тэр Францын шинэ давлгаа бол одоо жишээлбэл яг нөгөө яг Америкийн crime noir кинонуудыг одоо анхных нь хамгийн том бүтээлүүдийн нэг Годарын одоо тэр амсгайгүй гэдэг кино ба шүү дээ. Тэр бол ялч зүгээр Холливуудын бүр шууд ингээд ухамсартайгаар тэднээс одоо омаж буюу хөндлөл үзүүлж ингэж хийсэн тэрийг ингээд нуухгүй ингээд юу яадаг шүү дээ. Ингээд илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр ингээд тэр Холливуудын алтан үеийн кинонуудыг дахиж нэг одоо хөрвүүлээд өөрсдийнхөө хэлэнд оруулаад одоо кино хэлэнд ингэж хөрвүүлж ингэж илүү бүтээлж байж чадсан учраас бас ингээд тэр нь Холливуудаас нөлөөлөл аваад Францууд шинэ давлгаа хийгээд тэнгуут эргээд шинэ Холливуд буюу 70-аад оны Холливуудын найруулагч залуу найруулагчид Францын шинэ давлгаанаас урам зориг авч нөлөөлөл аваад ингээд явцсан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй бас чухал хөдөлгөөн л доо. Яг Алтай ёс холбоо гэдэг үүсээс хойш яг нөгөө арт киноны тухай юу Монголд хамаагүй нөгөө бас өөр дэлгэрч юм уу гэсэн надад санагдаад байхгүй. Тэгэхээр нөгөө одоо харахад Монгол дахь арт киноны хөгжил ч юм уу таны бодлоор ямар хуу явж байгаа санагддаг. Заавалчгүй арт кино хийх гээд байх шаардлагагүй л гэж би боддөө. Яг гэвэл үнэхээр яг түүхэн тийм хэм маягийг чарж байгаа бол яг тэгээд тийм болно. Тэгтээ тэгээд ер нь бол гэцээсд явсаар байгаа л зохиолчдын уран чадвар, найруулагчдын уран чадвар, жүжигчдийн авьяас эдгээрийг л сайн хөгжүүлчих юм бол тэгэл кино урлаг тэгэл
ямар ч стайлтай кинонууд бол ингээл олон найруулагчд хийгээл тэгэл зарим нь арт биш тэгэл гэж шилж болох үз одоо хигдэл явах байх гэж бодож байна тийм. Ер нь нөгөө уран бүтээлчдийн боловсролын жоохон дэвшилж байна гэж юу тийм. Гэхдээ яг тэгээ уран чадвар гэдэг чинь яг боловсрол гэдэг ахаасаа гадна бас яалчгүй нөгөө авиасын л асуудал юм байл л дээ. Ингээд явсаар эцтэй нөгөө мэдрэмж болж тараад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол одоо явсаар одоо тэр хүн ямар одоо удамтай байна, яаж төрөөд одоо юу үзэж хараад явсан байна. Тэр мэрийг бол одоо ингээд тиймэрхүү найруулагчд бол олон гарчлаа галах гэж бодож байна тийм. Ингээл харин ажиллаад багт манай найруулагч ч юм уу гэл арт кино хийн гэл тэгэл хийх гээд санагдаад тахгүй юм ингээл анзаарах. За арт кино бол арт кино гэл англиад шууд оруулаад ч юм тий. Тэгэхээр ер нь бол яг арт кино хийн гэдэг угаасаа арт кино хийн гэдэг чи өөрөө жоохон өрөөсгөл тий. Ямар нэг юм одоо гэж хайрцлаа би юм хийн. Том бүтээлүүд ч гэсэн би бол ийм юм аа гэж одоо юу бол бүтсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр л хийн тэгээ тэр нь одоо цаг хугацааны ирэхэд дайл төрөлд яаж ямар бүтээл болсон гэдгийг л шүүгдэж гарахаас. Тэгэхээр нөгөө анзаараад тахаар ихэнх нь нэг юм хуваагдсан. Нэг жоохон тийм байхаар л энэ бол арт кино. Ингээд энэ бол арт юм аа гэдэг. Тийм л ойлголт яваад санагдаад хайдаад идэв. Тэг ялч тэгэл нөгөө шууд нөгөө тэр стайл хэлбэр одоо хэм маягийг барьж авал одоо тэрнийгээ чухалчлаад явж нэхэр тэр бол нөгөө стори гэдэг зүйл нь одоо тэр түүх маань тэр хүний хувьд хэр чухал хэр өөрийнх нь хувийн яг хувийн одоо юутай бүр тийм одоо амьдралтай нь хамааралгүй ч гэсэн өөрийн одоо үнэхээр хэлмээр байгаа санаатай үнэхээр тэр түүхийг л одоо кино болгож гарахгүй бол ингээд болохооргүй тэгжээж л тэр нэг үндсэн суур манд байхгүй ээж одоо жишээлбэл зөвхөн арт кино хийж олон улсад фестивалд орно гэсэн тийм амбицтай ингээд уран бүтээл тандна гэдэг бол нөгөө бүтээл нь тэр хүний эго яваад байгаа байхгүй тийм. Ер нь киноч гэсэн бүхэл орлого угаасаа тийм л байна тийм. Яг доторх эмзэглэл яг яаж гарах вэ? Тэрийг яг уран бүтээлээр гарах уу гэдэг дээр л яваа. Тийм. Ер нь таны хувьд одоо хамгийн их өөртөө нөлөөлсөн кино гэвэл ямар кино? Тэгэл одоо хар мянгал байна л та одоо яг нэг киног бол ягаад ч яах аргагүй байна л та. Одоо нэрлэх гэдэг ч байт юм уу. Гэхдээ ялцгүй их олон үзэж одоо ингээд өөрөө ингэж үзье гэж зорж ингэж юу яасан. Одоо бүр анхны нөгөө анх үзэж байхдаа л их хүчтэй сэтгэл төрүүлсэн кинонууд бол байна л та. Одоо жишээлбэл Францын одоо энэ бол нэг шин давалгаанд орохгүй Henri Georges Clouzot-гийн хэд хэдэн кино байхгүй хэрэг байна. Тэр Le Diabolique байна. Одоо тэрийг чи юу гэж монголоор орчуулж байлаа. Тэгээд бас Kubrick-ийн Сансрын үдсээ тэрийг бол ингээд жишээлбэл би ингээд өөрөө ирэхгүй л ингээд дахин ингээд үзэлсэн байгаа байхгүй юу? Сансрын үдсээ солиотой юм шиг тий. Тийм одоо тэгээд бас Алексей Германы кинонууд байна. Илэн Климовын Эдис Матри байна. Хүчтэй сэтгэл төрүүлсэн гэх юм бол анхны юугаар тэгээд бас ингэ дахин үзсэн гэх юм бол одоо Германы кинонууд одоо жишээлбэл яг тэр long take гэдэг зүйл дээр бол их гоймсог long take-үүдтэй кинонууд байдаг. Гэхдээ яг нөгөө сүүлийн нөгөө хамгийн сүүлд нас орохоос өмнө хийсэн юм бол яг одоо нөгөө камертай анхаарал татгсан маягийн болцсон байсан одоо бурхан байхын зовлон гэдэг кино нь бол тэрнээс бол өмнөх кинонууд нь бол
одоо маш сайн тэгэж угаасаа маш хэцүү нөхцөл байдалд одоо улсаас харагдаж яаж ирсэн тийм нөхцөл байдалд ер нь бол маш сайн бүтээлүүд төрдөг юм шиг санагддаг байхгүй юу? Ингээд нөгөө лимит одоо restriction одоо нөгөө хязгаарлагдмал байдал боломжгүй байдал гэдгээс бол маш их бүтээлч юм төрдөг юм шиг санагддаг. Та угаасаа яг би тэрийг дүгнэхгүй л хэлнэ баг. Гэхдээ зүгээр ингээд өөрийнхөө зүгээр үнэлэмжээр ингээд харахад яг өнөөгийн Монгол киноны одоо тий өнөх төрх нь ямархуу байгаа юм шиг. Ер нь тиймэрхүү төвшөнд л байгаа даа гэд өөрийнхөө зүгээс. Гэхдээ би бол тэрийг бол дүгнэх хүн бол биш шүү дээ. Тий. Бодлоо хэлвэл. Тэгээд бас хангалттай их бас Монгол кинонд үзэхгүй байна. Тэгээд зав зээч болохгүй байна. Тэгээд бас өөрөө бас яг уу их юм үзхийг хичээдэг л дээ. Тэнгүүд ингээл үзэх хүсэлтэй одоо ингээд төрсэн кинонууд нь ингээд ихвчлэн гадаад кинонууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд яг зорж бол бас зарим монгол кинонуудыг бол одоо илүү их үздэг болох хэрэгтэй л баг. Тэгэхээр нөгөө хангалттай сайн үзэхгүй байгаа болохоор ялангуяа сүүлийн 10 жил ч байт юм уу. Тэрнээс өмнө бас нэлээд үзэж оролдог гэсэн яг гарч байгаа кинонуудыг. Тэгэхээр би бол одоо ингээд тийм шудрах дүгнэлт хийх бол боломжгүй байна л та тийм. Кино гэвэл тийм энийг л кино гэж хэлнэ ах гэсэн юм. Кино гэж юу юм бэ тийм. Кино гэдэг чинь бол одоо ерөөдөө тэр уран бүтээлч кино гэл хэлхэл юм бол зүгээр утсаар хийсэн рилч гэсэн кино л واخгүй. Тэгэхээр ингээд тэр бол ямар нэгэн тогтсон ойлголт байхгүй. Гэхдээ кино гэдгийг ингээд хамгийн одоо минимум одоо шаардлага нь юу вэ гингүүт ерөөдөө дараалсан зургийн солигдол байхгүй одоо хөдөлгөөнд зураг гэдэг шүү дээ motion picture гэдэг. Тэгэхээр тэр чинь ингээд одоо секундэд 24 эсвэл дуугүй кино бол секунд 16 ч үт юм аа. Секунд 24 удаа солигдох зургийг кино гэнэ л гэдэг тодорхойлолт байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд зарим хүмүүс одоо энэ хийж байгаа одоо энэ тэр storage гэсэн одоо нөгөө Facebook-ийн storage гэсэн тэгэл бичлэг бол тэр чинь бол кино гэж тодорхойлогдож болох үс байхгүй. Тэгэнгүүт тэрийг ингээд энэ бол кино биш, энэ бол юм гэсэн бас ингээд нэг юм ягшсан ойлголтууд бол хүмүүс одоо нийгэмд бол ингээд суудсан байгаа. Одоо энэ бол нэвтрүүлэг, энэ бол кино биш, энэ юм форматын юм ялгаанууд гараад тэгэл киног дотор нь бахан жанр туугаал. Тэгэнгүүт яг эцэст одоо экспериментал авангард уран бүтээлчд бол тэрийг их эвдэх гэж үздэг. Жишээлбэл Питер Кубелка гэдэг австри уран бүтээлч байна. Тэр хүн хальсан дээр зүгээр цагаан хар ерөөдөө хальсаа цагаан хар одоо нэг нь гэрэлт цохиулаад нэг кадрын цохиулахгүй ингээл ээлжлэл тэгэл яатсан бэлтцэн хальсаа проектор гаргангууд тэгэл энэ бол кино болчихж байгаа байхгүй. Тэгэл энэ бол уран бүтээлгээл Арнольд Фрайнер гэх бүтээл байгаа. Тэгэхээр тэр бол ялчгүй ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд тэрний талаар олон эссе ном хүртэл ингээд бичигдээд ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр уран бүтээлчл кино л гэх юм бол тэр бол кино. Тэр бол одоо гол нь юу солигдчихлах хэрэгтэй. Секундэд хэдэн удаач байдгийг 24 25 одоо 40 50 60 хамаагүй. Тэгэхээр өштэй зарим тохиолдолд бас стил имиж зөвхөн фото зургаар бас кино хийсэн тохиолдолд байна. Гэхдээ биднээс бол бас л ингээл хөдөлгөхгүй л байгаа болохоос тэр бол ингээд нөгөө проектороор гаргаж л байгаа бол тэр чинь бас солигдчихлоо гэсэн үг тийм. Кинонд уусаа зохиол чухал гэдэг тийм. Зохиол ер нь сайн байх тийм. Зохиол чухал уу? Яг над ч одоо нөгөө хөөрнөлт кинон дээр бол яригдчихэж штэ. Зохиолтой ямар нэг үйл явдалтай тэнгуут бол кино бас заавалчгүй тийм байх албагүй гэдэг дөрөвний миний тэр Кубелкагийн жишээн дээр бол харлаа шүү дээ. Тэгэхээр ялчгүй уран сайхны кинон дээр бол
зохиол маш чухал. Өөрийн гэсэн гол санаагаа тодорхойлол тэгэл тэрнийхээ дагуу үйл явдлаа одоо миний л арга барил нь л да тэгэл үйл явдлаа зангитал тэгэл тэрнээсээ хүндэрхгүй л хадварл явчихгүй л ах хэрэгтэй юмсэг санагддаг тийм. Анх ингээл уусаа кино түүх юм уу анх үүслийн ингээл ботход угаасаа зохиол бол ерөөсөө тухайн тэр дүрсээр илэрхийлэхтэй юугаа гаргахад ашиглах одоо нэг ажилбар тухайн найруулагч юм уу те нэг тийм ажиллах хэрэгсэл нь л байгаа байхгүй юу ер нь харахад те. Тэгэхээр тэр зохиол одоо ямар ч байж болно. Тухайн найруулагч л зорилгодоо хөржил байвал тэр зохиол нь одоо ямар байна уу те бүрийн яг форматандаач байна уу найруулагч л өөрөө тэрийг яг нөгөө юунд чадчихвэл гэж боддог. Тэ нөгөө кино ч тэгээд нөгөө төрүүллээ шүү дээ секундэд 24 удаа солигдох зураг гэд. Тэгэхээр эн чинь бол үндсэндээ дүрслэх урлаг байхгүй. Тэгэхээр дүрслэх урлаг дээр бас ингээд кино хэл одоо дүрслэлийн хэлээр их олон юмыг бол хийж болдог. Тэгэхээр ингээд тэр бол тэгээд найруулагч зураглаачийн л одоо шийдэл болж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд зохиол тэр ямар гол санаа илэрхийлэх чинь тэрнтэйгээ тэрнийхээ дагуу бас дүрслэлийн хэлээр ингээд бас олон юмнуудыг хэлж болно. Олон үйл явдлыг заавалчгүй текстээр биш. Одоо тэр гэрэл сүдэр ирж байт юм уу? Камер хөдөлгөөн ирж байт юм уу? Одоо тэр мизан сцен ирж байт юм уу? Ингээд илэрхийлж болох боломжтой ер нь урлаг байхгүй. Тийм учраас тэг ялч нөгөө зохиол бол blueprint гэж одоо түрүүний тэр ажилбар гэдэг юм хар зураг гэдэг юм одоо юу гэдэг тэр л байгаа байхгүй. Тэгэнгүүт тэн дээр илүү ингээд бас ингээд ямар ч бас зохиолыг бол бас сайн найруулагч бол бас илүү өндөрт өргөх бол боломжтой. Гэхдээ л ер нь зохиол маань одоо жишээлбэл юу хэлэх гээд байгаа нь тодорхой бус тийм одоо ноён нуруугүй байх юм бол тэр бол бас ингээд амархан нуурах боломжтой тийм. Яа харахгүй ингээл арилжааны кино тэгэл нөгөөх нь арт хаус кино гэл англиал хоёр ингээл англиад байгаа байхгүй тийм. Энд дээр яг түрүү хэсэг гэхдээ тийг ингэж угаасаа нөгөө англихаас өөр аргагүй л нөхцөл байдал байна л тийм. Тэр нь болохоор тэгээд тэр түгэлтийн хэлбэрээс болж байгаа бас нэлээд хүчин зүйлүүд байгаа байхгүй. Гэхдээ одоо тэр юунууд ингээд ерөөхдөө ингээд бас хүчин суларч шүү дээ. Одоо стриминг сервис хүчээ авснаас болоод одоо сайн кино, муу кино, гоо зургтай кино, гоо зургүй кино гэл ангилчмаар байгаа байхгүй. Ялцгүй одоо тэр стайл нь одоо арт гэдэг тэр удаан байдаг ч гэдэм үү эсвэл хурдтай байхаас үл хамааран тэгэл ангилчмар санагдаад байгаа байхгүй. Одоо л тэгээд тэр мөр бол хэдэн жилийн дараа нь бол тэгээд яаж өөрчлөгч магадгүй шүү дээ тийм. Монголд ер нь арт кино ер нь байна. Таны хувьд Монгол арт кино гэвэл ямар кино нэрлэх вэ? Одоо тэр стайлын хувьд ингээд арт гэж хэлж болохгүй бол кинонууд бол байгаа л та тийм. Тэгээд зарим нь тэгээд сайн зарим нь одоо жишээлбэл арт юм шиг ингэж ийм арт хаус тэр нөгөө пистолын кино юм шиг ингэж зорж хийнгүүт нөгөө яг үндэ тэр цаад үндэс суурн тэгэхээр сайн тавигдаагүй тэгээд уран бүтээлийн хувьд тийм баялаг биш мөртлөө тийм арт стилтэй байнгут тэр чинь бас ингээд нөгөө тэр киног бол ингээд сайн кино гэж хэлэхэд бол учир дутагдaltaй болчихсон юм л да. Тэг яг нэрлүүл ер нь тэр кино ийм кино тийм бозоо гэсэн яг нэрлж хэлүүл гэж бодохгүй юу би? Үгүй яг түрүүн чинь нөгөө нохоо орон гэсэн шүү дээ. Нохоо орон бол яг ер нь бол миний хувьд бол ялцгүй Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг кино гэж би боддتي. Яг тэгэл тэр формын хувьд тэгээд бас агуулгын хувьд маш ойлог тэгээд бас маш бүтээлч. Одоо ер нь бол уран чадвар бол хэрэг бүтээлч байж чадчихээн гэдэг трийг хэрхэн цогцсон юм юунд зангидж нэг үргэлжилсэн юм дюрейшн буюу одоо
цаг хугацааны юунд баригдсан тэр урсгал дундаа тэр олон бүтээлч зүйлүүдээ хэрхэн шигтгэж зөв шигтгэж чадаж нэг цогц болгож чадсан байна гэдгээс л киноны үндсэн тодорхойлогддог юм шиг санагдаж шүү дээ. Таны нэрээ нөгөө нэг юун дээр чинь YouTube сувг дээр богино киноноор байсан нэрээ би. Тэмээ юу лээ? Тэмээ сүл. Тэмээ сүл гэдэг. Тийм. Тэр мөр бас нэрээ сонирхолтой. Би нэг тэр бол ороод нэг бүгдийг яасан. экспериментал кино. Юунд пистол үүжсэн кино юу тий? Гүү тэр бол зүгээр нөгөө Америкт би Ohio мужид нэг residency, урлагийн residency киноны ч биш arts residency-д 16 онд одоо бийжсэн байхгүй. Тэгээд нэг сар гарan тэгтээ нөгөө яг нэг бүтээл хийх хэрэгтэй. Тэгээд тэр Ohio-гийн би чинь Athens гээд хотод нь байрлаж ирсэн. Тэгээд тэрнээс нэг жоох яваад Albany гээд нэг жижигхэн хотод нь тийм horse show гэдэг одоо морины шоу шиг юу болоод тэгээд тэрийг бичиж аваад тэрийгээ ингээд одоо нөгөө юу аналог манипуляц тэр нь болохоор яг одоо нөгөө дүрсээ оруулж ирэнгүүтээ тэр бол нөгөө биднээсээ нөгөө юу яадаг шиг монтажны програм дээр ингээд эффект ингээд өгөөд ингээд эффекттэй болцдог юм биш. Яг ингээд видеого тоглоулангуудаа ингээд ийм амар олон том янз бүрийн одоо яг 80-90-ад оны аналог систем байгаа хгүй. Тэн дээр нь ингээд янз бүрийн эффекттэй ингэж тоглож тэрийгээ ингээд тэр дэлгэцнээс нь зүгээр камераар ингэж бичиж аваад тэгж хийсэн одоо экспериментал тухайн үедээ ингээд тоглуулж байгаа. Одоо тоглуулж байхдаа лайв эффект хийгээд тэгээд тэрийг ингээд дижитал болох боломжгүй учраас тэр дэлгэцнээс нь ингэж дахиж нэг өөр камер дээр бичиж авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол яг нөгөө экспериментал кино бол одоо нөгөө яг дүрсийг манипуляц хийж тэр дүрсний хилэмж шиллийг бол эвдэх гэдэг тэр зорилготой хүрсэн юм шиг санагддаг байхгүй. Уран хасыг 13 онд лөө 14 лөө. Тэ 13 он тэгээд 14 онд гарч ирсэн тийм. Уран хас бас яг тухайн үедээ айгүй бас айгүй гоё хүн сэтгэл үүдээсэн бүтээлтэй. Яг одоо яг англиад одоо ингээд категорид оруулъя, каталог оруулъя гэх юм бол одоо ажиглалтай байрдаг юм бол да. Тийм. Observational documentary. Тэгэхээр нөгөө ингээд зүгээр л одоо нөгөө хан дээр суусан ялаа гэдэг шиг л ерөөдөө тэр уран бүтээлчдийн амьдрал уран бүтээл хийж байгаа процессыг бичиж аваад тэгээд бас монтаж бол бас нэлээд монтажн дээр л одоо нөгөө тэр юу маань эцсийн одоо зохиол гэж хэлэх юм бол тэр маань одоо монтажаар ингээд шийдэгдээд монтажн дээр бичих гэж байгаа байхгүй. Тэгээ монтаж бас нэлээд удаа хийжсэн л та. 8 сар орчим. Тэгээд тэр бол бас л нөгөө зохиолгүй одоо бас нөгөө илүү дүрслэх урлагтал руугаа хандсан тийм л хөтөл байсан болов уу? Яагаад уран хас гэдэг? Уран хас гэдэг нэр нь үү? Яг тэр үед чинь миний яг юунээсээ зураг авалтаас өмнө тэр нэрийн олцсон байсан. Тэр нь ер нь урлагийн үүслийн тухай кино хийх гэж үзсэн. Тэгэнгүүтээ тэр уран хас гээд тэр балетын тэр дүр байна. Тэгэнгүүтээ тэр хас гэдэг тэр бэлэгдэл чинь бас нөгөө бүр эртний Монголын одоо бүр одоо нөгөө чулуун зэвсгийн өглөө очоод нөгөө
хадны сүг зураг мураг дээрээс олдсон эсвэл тэр ингээ явсаар гад малын тамга мамаг болсон ингээд хөөгөөд ингээд бас нэг юм судалгаа их гэж үзсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө урлаг бол яг энэ бөөгийн энэ зан үйлээс үүсэлтэй байна гэд одоо дүрслэх урлаг одоо хөгжимч байт юм уу гэдэг дүгнэлтэнд би зөвхөн өөрөө хувьдаа өрөөд бас янз бүрийн хүмүүсийн яг тухайд бол бахан юмнууд бол хамт шимж уншиж хийсэн. Тэгэл тэрийг тэр санааг л тэр 3 уран бүтээлч гэр бүлийн амьдралаар уран бүтээл төрөвж байгаа юм дээр юугэр л харуулах гэж л зорьсон л гэх юм уу. Тухайд бол тэгж л хийсэн. Одоо тэгээд мартчихжээ. Та ингээ уран бүтээлч явж юм уу? Тэр ингээ бодож эмзэглэж явдаг ч юм уу те. Нэг эмзэглэл тийш ч юм уу. Энэнгээр л би нэг юм бүтээл хиймдэ гэж боддог. Тийм эмзэглэл бүтээл байгаа бодож явдаг. Харин тэгэхээр одоо зөндөөл байна л да. Тэгээд зарим нь бол одоо тэгээд угаасаа зохиол болгоод бичээд бичсэн юмнууд байна. Тэгэл тэрийг хэлчихээр тэгээд нөгөө гол санаа руугаа альтраад орчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө ингээд киноны гол санаа ингээл энэ кино ийм юм хэлэх гээд байгаа гээл хэлцгэл юм бол тэгээд нөгөө урлагийн бүтээлийг чинь бас нөгөө таашаал өгөх үүрэг маань ингээд өөр тийшээ хандаад явчих болж байгаа байхгүй. Одоо юу ч алтан өргөө эхэлсэн байсан уу те? Яг алтан өргөө бол одоо тэгээд 14 дэх жилдээ бол зохион байгуулах гэж байна. Анх бол 13 онд Монголын андерграунд кино уралдаан гэдэг нэрээр бол зохион байгуулагдчихсэн. Тэгэхээр одоо биднээс бол аль болох ингээд хүрээгээ хумаад илүү тэр чинь бол зөвхөн андерграунд авангард экспериментал кинонуудыг хооронд нь уралдуулж ирсэн. Тэнгүүт ингээд сүүл рүүгээ зүгээр илүү нээлттэй юм уран сайхны кинонуудыг чамаагүй ингээд хамаагүй хүлээж авдаг болонгот ингээд нөгөө анхны тэр 13 онд ирж ирсэн 20 хэдэн бүтээл бол ингээд маш бүтээлч байсан байгаа хгүй. Тэгээд ингээд их нөгөө бүтээл чанар их муудаад ирж байгаа бүтээл байт ингээд улам муудаад байгаа юм шиг санагдчихсан байхгүй. Ихэнх нь бол тэгээд ингээд сайнуд нь мэдээж ингээд сонгогдоод тэгээд шанглаа аваад тэгээд ингээд явсан байгаа. Тэнгүүд ингээд ирсэн бүтээлүүд ингээд тэгэхээр чанар муудаж ийн гэд биднээс ер нь үзээд тэгээд илүү нөгөө уг суурилуугаа экспериментал одоо тэр андерграунд суурилуугаа илүү очие хүрээгээ хумий илүү одоо тодорхой яг хүр хүмүүстэй л хүрээсэй гэдэг байд үүднээс л одоо ингээд биднээс ингээд том фестивал болох гээд үзээд авах нь бол биднээс зохимжгүй байна гэсэн тийм шийдэл түрээд тэгээд ер нь түрүү жилээс бол одоо бас нэлээд ингээд хумж эхэлж байгаа одоо өдрүүд нь ч гэдэм үү одоо 24 онд гэхэд ингээд 4 кино театрт гарч ирсэн бол одоо зөвхөн нэг кино театрт л гарна. Тэгэл 3 5 6 7 хоног ингээл зохиогдсон бол одоо зөвхөн 3 хоногт л багтаана гэдэг ч байт юм уу. Тиймэрхүү юмуд ингээд шийдэл төрж явж байгаа тийм. Уус анх байгуулагдахтаа л нөгөө Монголд одоо энэ андерграунд кино, экспериментал киног хөгжүүлэх гэсэн л үндсэн зорилготойгоор тийм. Тэрнээс ингээд биднээс ингээд хадуураад өгсөн байсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр би бас орхоо болоод автлаа. Би бас сүүлийн баг 2 3 жил юу ч хийхгүй. Тэгээ одоо энэ жилээс харин юм хийх тухай бодоод ихж харин суугаад байж лээ. Тэг завч юу ч хийхгүй байх үедээ бас хүмүүс бол бас их хөвгчтэй санагдаж байгаа байхгүй. Би одоо тэр түрүүний тэр тэмээн сүлд гэдэг чинь 16 онд хийгээл тэрнээс хойш юу ч хийгээгүй явж байгаа л баг 10 жил ингээ юу ч хийгээгүй явж байгаа л одоо энэ 25 онд нац амир хийж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө илүү их амьдрал үзээд илүү их бас олон юм одоо уншиж мэдээч гэдэг юм уу. Тэгэл ингээл явж хахад ч хүн нөгөө угаасаа ингээ хөгжөд идэг юм шиг л санагдсан тийм. Тэгээ одоо кино уран бүтээлч ч юм уу, кино сонирхогчд ч юм уу тий
ийм киног үзээрийгээ тавин зөвлөл ямар кино? Тэг би бас өмнөх юм дээр хэлжлээсэн одоо уран бүтээлчд одоо зураач нарч байт юм уу, уран зохиолч нарч байт юм уу, ингээд нөгөө одоо жишээлбэл зохиолч нар том маструудынхаа одоо Шекспирээс ахуулаад тэгэл 19-р зууны Орсын уран зохиолч байт юм уу, ингээл утга зохиолч байт юм уу, том мунтгуудаа ингээд бүгдээ ингэж судлахаас өөр аргагүй байдаг шүү дээ одоо. Тэнгүүд нөгөө кино сургуульд явсан ч гэсэн нөгөө ихэнх том киноны маструудын бүтээлүүдийг бол бүгдийг нь үзэх боломжгүй байдаг. Тэгэхээр ингээд тэр маструудтайгаа ингээд сайн танилцах хэрэгтэй болов гэж би бодож байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл яг бүр ингээд 1910 хэд оны дуугүй киноны 90 үеэс одоо Европоос гэх юм бол Виктор Сёстром. Тэгэл юм уу Мориц Стиллерч гэдэг юм уу. Тэгэл түрүүний миний дурдсан Морнау банд. Тэгэл Америкийн бас Дэвид Гриффит оринж бэдийн маструудаа ингээд дуугүй 90 үеэс нь ахуулаад ингээд үзэж агаад тэгээд ингээд дэлхийн кино урлагийн том маструудтай ядаж нэг киног атгай ингээд үзчих хэрэгтэй байгаа байхгүй одоо миний хамгийн дуртай найруулагч гэх юм бол одоо жишээлбэл Японоос бол Кенжи Мисогучи байна. Америкаас бол тэгээд миний түрүүний дурдсан том найруулагч байна. Тэгэл бас дээрээс нь Америкаас бол одоо Джон Форд, Хорт Хокс, Фрэнк Капрач гэдэг юм уу. Одоо тухайн үе бол одоо тэр бол алтан үеийн Холливуудын сайн кинонууд ч юм бол ингээд яг тухайн үед бол ингээд яг арилжааны л кинонууд байгаа байхгүй. Гэхдээ ингээд цаг хугацааны явцад ингээд үнэхээр шилэгдэж гарч ирсэн ингээд дуурсагдсан тийм кинонууд цаг хугацааны хэмжүүр шалгуурыг давсан бүтээлүүд байгаа байхгүй. Тэдгээр бүтээлүүдтэй ингээд танилцах хэрэгтэй. Тэгээд одоо бүр ингээд ярих юм бол зөндөл найруулагчдын бүтээлүүд байна л та. Одоо жишээлбэл энэтх гэхэд Сатижа Драй, Ритвик Катак ч үгүй юм уу. Европоос гээл тэгэл одоо тэр Францын шин давлгааны тэгээд бас шин давлгаанаас өмнөх одоо жишээлбэл Макс Оффелсийн Франц хийсэн кинонууд бол одоо үнэхээр агуу одоо тэдгээр кинонууд бол одоо бас л нөгөө миний дуртай юм болохоор ингээд бас юм лонг тейкүүд ихтэй Макс Оффелсийн юунууд бол ингээд бүр ингээд нэг деталь болгоно ингээд төгс дэглэгдсэн. Тийм одоо шидэвэр кинонууд бол зөндөө байгаад байгаа байхгүй юу? Монголоос хуучны бас Монгол алтан үеийн кинонууд бас ч юм уу бас тийм өгүүлэмжтэй гэж үзвэл арт гэж оруулахгүй ч гэсэн нэг тийм агаартай кино гэвэл та ямар кино нэрлэх вэ? Миний хувийн зүгээс бол би бол Монгол киноны алтан үеийг бол 1960-ад он биш 1980-ад он гэж боддог байхгүй юу? Тэгэхээр тэр үеийн одоо ялангуяа Нэм Гаваахан зохиолын бичсэн кинонууд байна. Илүү ахуйн шин чанартай. Тэгэхээр илүү сэтгэл зүйрөө чиглэсэн гой кинонууд биш та одоо тэгэл алдартай кинонууд байна. Тань руу нүүж явна гарын 5 хороо тэгэл бас Балжин Нэм агсны бас гой кинонууд байна. Одоо сүүдэр угаасаа тэр тань руу нүүж явна гэх юм Балжин Нэм гайч найруулсан тэр авиас бэлэгтэй уран бүтээлчд бол байсан байгаа даа. Балжин Нэм Гаваа чиг цурунгаа мэдээч. Та нэг сүүлийн үеийн киноныг үзэхгүй байгаа гэдэг ба ш. Зав зай болохгүй нөө угаас яагаад юм? Тэг зав зайгаас гадна тэгээд нөгөө амир үзэх тийм нөгөө амир сонирхол бас төрөхгүй л байгаа л юм л та. Сэтэл төрөхгүй. Тэгээд яг одоо тэгээд тэр мэрийг хамаарахгүй яаж хийж байгаа л бас ингээл үзхийг зорих хэрэгтэй л байх л та. Сонирхол төрөхгүй болсон шалтгаан юу?
юуны талаар ямархуу кино юм гэдгийг гэхдээ одоо тэгээд үзээгүй болохоор тэгээд одоо сайн муу гэх мэдэхгүй ш. Тэгэл үзэх юм бол тэгэл бас гой сайн кинонд бол байгалах гэж бодсон тийм. За ингээд өнөөдрийн подкаст минь хүрэлцэн ирж одоо урлагийн хүлээ авч оролцсон их баяр ахтаа. Үнэхээр их баярлаа. Баярлалаа. Тэгээд дараагийн подкаст хүртлээ. Баярлалаа.